За хүүхдүүдийн хоолж байгаа зүйлсийг ажиглахад чихэр, бичэн, шоколад, бэлэн хоол, чипс, ундаа, зайрмаг зэрэг зүйлсээр хоолдог хүүхдүүд маш олон байгаа нь ажиглагддаг. За энэ талаар өөрөө уншиж байгаа номынхаа нэгэн хэсгийг тоомлон та бүхэндээ хүргэхээр шийдэж энэхүү бичлэгийг хийлээ. За 1995 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид эвдэрч муудсан нэгэн дунд сургуулийг сэргээн засварлахдаа гадна талбайд нь 4000 м2 орчим газрыг органик тариалалд эрхлэх боломжтой болгож өөрчилдөг. Энэ сургуулийн сурагчид танхимаар хичээлийн зэрэгцээ энэ талбайда багш агрономч, сайн дурын ажилтны зааврын дагуу энэхүү бэлдсэн талбайда үр болон өрсөлгээгээр хүнсний ногоо тариалж ургалтын явцад нь танах, услах, арчлах зэрэг ажлуудыг бас цогтой хийдэг. За ингээд болцсон гүйцэхэд хураан авч сургуулийн дотор байрлах тусгаарлан бэлдсэн танхимд тогооч хоол зүйч нарын удирдлагын доор өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоороо төрөл бүрийн хоол хийж эзэцгээдэг байна. За энэ бүх үйл явцын дунд хүүхэд газар шороо хөрстөө харьцаж, ургамал танин мэдэж, эрүүл мэнд, зөв хооллолт, экологийн талаар өргөн мэдлэгтэй болдог. За ийм аргаар эзэмшсэн боловсролыг edible education хэмээн нэрлэдэг байна. За edible гэдэг нь идэх боломжтой, education гэдэг нь боловсрол гэсэн үг. За үгжиж орчууд бол идэх боломжтой боловсрол хэмээн орчуулж болох боловч эрүүл мэнд, зөв хооллолт, экологийн боловсрол хэмээн ойлгож болно. За хэдийгээр 30 шахан жил болох гэж байгаа боловч энэ үйл явц их сургууль, судлаачид, аж ахуй нэгж, сан, жирийн иргэдийн дэмжлэг тусламжтайгаар улам өргөцсөөр идүүгээ Америкийн нэгдсэн улс даяар 4000 гаруй цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, дээд сургуулиуд ийм талбайтай болж энэ боловсролыг олон мянган хүүхд залууст эзэмшүүлсээр байна. За ийм боловсрол эзэмшсэн хүүхд залуус эрүүл мэндэд анхаардаг, зөв хоолдог, их дэлхийдээ ээлтэй үйл хийх эрмэлзэлтэй хүн болон төлөвшдөг. За Монголын сургуулиуд энэ боловсролыг эзэмшүүлэх боломжгүй учраас эцэг эхчүүд та бүхэн эрүүл мэнд, зөв хооллолт, экологийн талаар өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж хашаа зуслангийнхаа газарт хүүхдүүдийнхээ хамт ногоо тарьж өөрийн судалж мэдсэн зүйлийг хүүхдүүддээ хуулан ойлгуулах замаар edible education энэ боловсролыг та бүхэн хүүхдүүддээ эзэмшүүлээсэй гэж би хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсье.